те бидний өнөөдөр үзэх сэдэв бол эрх мэдлийн хуваарлалт ба гүйцэтгэх засаглал гэдэг сэдэв байна. За тэгээд бид нар бол өмнөх ангидаа одоо улсын хурал, засгийн газар, тэ шүүх байгууллагын эрх хэмжээ, үйл ажиллагаа, иргэдийн одоо оролцох боломжийг судалсан. За 10 дугаар ангидаа бол одоо төрийн эрх мэдэл хуваарлах зарчим, Монгол Улсын одоо үндсэн хуулинд тусгагдсан үзэл баримталтай холбон судлан ойлгох. За засгийн газрын үйл ажиллагаа болон одоо шийдвэр иргэдийн амьдралд үзүүлж буй одоо нөлөөллийг судлан дүгнэлт хийх чадварт суралцах байгаа. За дараах одоо зураг дээр одоо манай Монгол Улсын төрийн одоо эрх мэдлийн хуваарлалтын тогтолцоо харагдаж байна. За тэгэхээр манай Монгол Улсын хувьд бол төрийн одоо хуулигдох дээд эрх мэдэл бол улсын хурал, за гүйцэтгэх эрх мэдэл бол ерөнхийлөгч засгийн газарт, за шүүх эрх мэдэл бол одоо улсын дээд шүүх, үндсэн хуулийн цэц, за ерөнхий прокурорт бол байдаг. За тэгэхээр эдгээр одоо эрх мэдлийн хуваарлалтын тогтолцоогоор бид нар бол одоо явдгаа гэж ойлгож байна. За манай Монгол улс бол 1992 онд одоо ардчилсан үндсэн хуулийг бол баталсан. За тэгэхээр тэр одоо үндсэн хуулиндаа бол одоо төрийн байгууллага одоо хэрхэн яаж одоо ажиллах уу, те ямар одоо эрх хэмжээтэй байх уу, ямар үйл ажиллагаа явуулдаг, те төрийн үйл хэрэгт одоо иргэд хэрхэн оролцох уу, одоо яаж одоо хяналт тавих уу зэрэг одоо олон чухал асуудлыг бол одоо зохицуулж өгсөн одоо ийм хуулийг бол одоо баталсан байдаг. За тэгэхээр 92 оны одоо үндсэн хууль маань бол 6 бүлэг 70 зөвлөлтэй. Тэгээд заалт бүр нь одоо Монгол Улсын одоо нийгэм, улс төр, за одоо засаглалын одоо харилцааны үндсийг одоо хүний эрх чөлөөг баталгаажуулах замаар төрийн байгууламжийг одоо тодорхойлж өгсөн байдаг. За Монгол Улсын одоо бүрэн эрхт байдал гэмт одоо 1-р бүлэгт төрийн байгууллагын үндсэн зарчим хэм хэмжээг бол тодорхойлж зааж өгсөн байдаг. Тэгэхээр үндсэн хуулийн гол зарчим бол төрийн эрх мэдлийг хуваарлах замаар за иргэний одоо эрх хэрэгчлөөг төрөөс одоо хамгаалах явдал байдаг. За тэгэхээр төрийн эрх мэдлийг одоо хэрхэн яаж одоо хуваарлах асуудлыг бол судлаачид бол одоо анхаарлыг бол маш ихээр татаж ирсэн. За үүнд одоо Английн философч одоо Лок, Германы философч одоо Монтескье нар бол их үүрэг гүйцэтгэсэн байдаг. За Францын философч социологч одоо эрх мэдлийн одоо хуваарлтын онолыг одоо үндэслэгч Монтескье бол одоо төрийн одоо эрх мэдлийг юу гэж хуваасан бэ гэдэг үзье. За тэгэхээр эрх мэдэл одоо хуваарлах замаар төрийн одоо дур зоргыг хязгаарлаж болох тухай онолыг бол боловсруулсан. За тэрээр бол одоо аливаа төрд одоо 3 төрлийн эрх мэдэл оршдог гэж үзсэн. За нэгдүгээр бол хууль тогтоох эрх мэдэл. За энэ бол төрийн тэргүүн эсвэл одоо байгууллага парламент байна. За хоёр дахь нь одоо дайн энхийн асуудлыг шийдвэрлэх, элчийн харилцааг одоо хэрэгжүүлэх, элч төлөөлөгчийг одоо илгээх, за хүлээн авах улс орнуудын одоо аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, олон улсын болон одоо иргэний харилцааг одоо удирдан зохион байгуулах одоо гүйцэтгэх эрх мэдэл байна. За мөн одоо гэмт хэрэгтнийг одоо цээрлүүлэх, за хувь хүмүүсийн хоорондын одоо зөрчлийг шийдвэрлэх эрх мэдэл бүхий шүүх эрх мэдэл байна гэж үзсэн. Тэгэхээр тэрээр мөн одоо эдгээр одоо эрх мэдлүүд 3 эрх мэдлийг одоо нэгтгэж одоо нэг төвлөрөлд орох юм бол одоо иргэдийн эрх чөлөө хязгаарлагдаж одоо дарангуйлал тогтноо. Тэм учраас энэ 3 эрх мэдэл бол 3 салаа бидааж орчиж бие биендээ бол хяналт тавих байдлаар оролцох ёстой гэж бодоод үзсэн байна. За дараагийн эрдэмтэн бол Английн одоо философч улс төрийн зэтгэлтэн либерализмын онолыг одоо үндэслэгч Джон Лок байна. За Джон Лок одоо хүмүүс бол өмчөө хамгаалах, амьдрах одоо эрх чөлөөтэй байх, эрхээ баталгаажуулахын тулд одоо төрд бол нэгддэг. За тэгэхээр энэ зорилгыг хангах одоо гол механизм бол төрийн одоо хуваарлалт одоо тэнцвэржүүлэлт явдлаа гэж үзсэн. Тэгээд тэрээр бол дээд засаглал бол хоорондоо харилцан уялдаатай, харилцан үл хамаарах 3 одоо улс төрийн байгууллагаас бүрднэ гэж үзсэн байна.
За энэ гурван улс төрийн байгууллага нь бол нэгдүгээрт бол хууль тогтоох засаглал буюу парламент байна. За мөн одоо шүүх засаглал буюу одоо шүүх айрам гэсэн одоо бүтцэд бүхий байна. За мөн холбооны одоо засаглал байна. За энэ бол одоо хаан болон одоо сайд нараас багтна гэж үзсэн. За мөн одоо энэ Жан Лок одоо үзэхдээ бол одоо юу гэж нэмж үзсэн бэ гэхээр одоо хаан бол одоо гүйцэтгэх болон одоо энэ холбооны засаглалын бол тэргүүн одоо байна. Тэгээд ерөөдөө засгийн газрын одоо бүх эрх за хуулиар тогтоогдсон байдаг. За түүнийг одоо хаанч бай, сайдтай ер нь одоо хинч одоо зөрчиг өсгүй. Тэгээд бусад одоо бусдын одоо адил одоо хуулийн захирагдаж тий иргэд одоо иргэдийн одоо өмч амьдралд одоо хүндэтгэлтэй хандах учиртай хэмээн бол үтсэн байдаг. За манай Монгол улсын хувьд бол одоо хууль тогтоох байгууллага бол одоо улсын их хурл гэж төрөн бол хэлсэн. За тэгэхээр одоо улсын хурл бол үндсэн хуулинд одоо зааснаар 20 дугаар зүйл зааснаар бол Монгол улсын их хурл бол төрийн эрх мэдлийн дээд байгууллага. За тэгээд мөн одоо бөгөөд за эрх мэдлийг гарцгүй одоо улсын хурл тогтооно гэж үзсэн. За улсын хурл бол одоо нэг танхимтай 76 гишүүнээс бүрдэнэ. За тэгээ улсын хурлын гишүүнийг бол Монгол улсын одоо сонгуулийн эрх бүхий одоо иргэд нийтээрээ чөлөөтэй шууд сонгох эрхийн үндсэн дээр за саналаа нууцаар өргөж 4 жилийн хугацаанд бол томилдог. За улсын хурл бол дараах одоо ажлуудыг бол гүйцэтгэдэг. За нэгдүгээрт бол төрийн гадаа дотоод бодлогын одоо үндсийг одоо тодорхойлно. За хоёрдугаарт бол одоо сонгуулийн товыг зарлах те улсын төвсийг батлах. За мөн одоо улсын хөлийг тогтоох. За мөн одоо өршөөлийг одоо үзүүлэх, шийдвэр гаргах. За энэ дээр бол нэг ойлголт бол хүүхдүүд дээр их зөрүүтэй байдаг. За улсын хурлаас бол өршөөл үзүүлдэг. Харин ерөнхийлөгч бол уучлалт үзүүлдэг. Тэгэхээр энэ хоёр ойлголт бол ийм харилцан өөр байдаг шүү гэдгийг ойлгоорой. За мөн одоо ерөнхийлөгчийг сонгогдсон гэж үдээд одоо бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн, хууль гаргах, чөлөөлөх, огцруулах гэсэн огцруулах одоо үйл ажиллагаагийн за мөн одоо хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах одоо ажлыг гүйцэтгэдэг. За энэ одоо 6 ажлаас гадна нийт ерөөд 10 хэдэн төрлийн ажил гүйцэтгэдэг байгаа. За манай дараа одоо гүйцэтгэх эрх мэдэл бол засгийн газар гэдэг. За засгийн газрыг бол одоо үндсэн хуулийн 38 дугаар зүйл бол Монгол улсын засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага гэж үзсэн. За мөн одоо үндсэн хуулийн 41 дугаар зүйл бол ерөнхий сайд одоо засгийн газрыг удирдна. За төрийн одоо хууль биелүүлэх ажлыг бол улсын хурлын өмнө бол хариуцна гэж бол заасан байдаг. За тэгэхээр засгийн газар бол газрын одоо бүрэн эрх хугацаа бол 4 жил байдаг. За засгийн газрыг бол ерөнхий сайд гишүүдээс бүрдэнэ. За ерөнхий сайд болон одоо засгийн газрын 4-өөс илүү гишүүн бол улсын их хурлын гишүүн бол давхар одоо альбан тушаал хашиж болно. За мөн одоо засгийн газрын гишүүнийг бол улсын их хурл ерөнхийлөгчд одоо танилцуулснаар бол ерөнхий сайд томилж за чөлөөлж огцруулах одоо ийм эрхтэй болсон байгаа. За мөн одоо засгийн газрын гишүүн одоо улсын их хурлын одоо өмнө бол тангараг өргөдөг. За ийм тогтолцоод байдаг. Харин одоо засгийн газрын тэргүүн буюу одоо ерөнхий сайдыг бол одоо ерөнхий сайдыг бол ерөнхийлөгч одоо улсын их хурлд өргөн байрласнаар улсын их хурл баталдаг ийм тогтолцоотой явдаг байгаа. За засгийн газрын байгууллагын хувьд бол засгийн газар, яам, алба, ерөнхий газар, хэрэгжүүлэх агентлаг, тохиолуулагч агентлаг, хилтэс, за мөн одоо хамгийн газар, за мөн аймаг нийслэл сум дүүргийн засаг даргуудаас бүтцдэг. За засгийн газрын одоо шийдвэр бидний амьдралд одоо дараах одоо ач холбогдлыг өгдөг гэж үздэг. За нэгдүгээрт бол одоо нийгмийн харилцаанд амар амгалан тайван байдлыг хамгаална. За төрийн эрх мэдлийг одоо тэнцвэржүүлэх, хяналт тавих, иргэний эрх чөлөөг одоо баталгаажуулах, за мөн одоо шудраг өрсөлдөөнийг дэмжих, замаар одоо эдийн засгийн өсөлтийг одоо бий болгох, за нийгмийн одоо шударгаас тэгш байдлыг хангах, за өрөөлөн буй орчныг одоо хамгаалах гэмчлэн одоо ач холбогдлыг өгдөгөө гэж үздэг. За засгийн газар дараах бол ажлуудыг гүйцэтгэдэг. За нэгдүгürt бол үндсэн хууль одоо бусад хуулийн биелэлтийг
ус даяар одоо зохион байгуулах хангах за мөн одоо шинжлэх ухаан технологийн нэгдсэн бодлого эдийн засаг нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл улсын төсөв зээл санхүү төлөвлөлт боловсруулж улсыг өргөж өргөн барьж одоо гаргасан шийдвэрүүд нь биелүүлэх за мөн одоо салбарын болон одоо салбар хоорондын одоо түнчлэн бүс нутгийн хөгжлийн асуудлыг одоо арга хэмжээ авч боловсруулах хэрэгжүүлэх үүргийг гүйцэтэн за төрийн захиргааны одоо төв байгууллагыг одоо шуурхаа удирдах нутгийн удирдах байгууллагын үйл ажиллагааг одоо чиглэл өгж удирдах ажлыг гүйцэтгэдэг. За мөн одоо улсын батлан хамгаалах одоо хүчин чадлыг бэхжүүлэх, үндэсний одоо аюулгүй байдлыг хангах, за хүний эрх хэрэгжүүлэхийг хамгаалах, нийгмийн одоо хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэндээ тэмцэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, за 7-дугаарт төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэх, 8-дугаарт улсын хурлалтаа одоо зөвшөлтсөж дараас сойрхон батлуулсан одоо Монгол улсын олон улсын гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, түншлэн засгийн газар хоорондын гэрээ байгуулах, цуцлах асуудлыг одоо гэх мэтлэн маш олон төрлийн одоо үйл ажиллагааг бол хийдэг, шийдвэрлэдэг байгууллага байгаа. За иргэд одоо засгийн газарт саналаа өгөх ямар боломжууд байдаг вэ? За нэгдүгээрт бол одоо иргэд одоо засгийн газарт хандаж саналаа загтлаар илэрхийлж болно. За мөн одоо засгийн газар иргэдийн одоо олон нийттэй харилцах төвд саналаа өгж болно. Одоо нөгөө 11 төв гэдэг байдаг тийм. За мөн одоо нэг цохны үйлчлэгэнд хандаж саналаа өгч болно. Засгийн газрын мэдээлэл вебсайтад хандаж саналаа өгнө. За орон нутгийн одоо захиргааны байгууллагад хандаж саналаа өгнө. За мөн одоо бусад аргуудыг ашиглах боломжийг одоо нээлттэй байлгадаг байгаа. За дараагийн одоо эрх мэдэл бол шүүх эрх мэдэл байдаг. За шүүх эрх мэдлийн хувьд бол одоо үндсэн хуулийн 47 дугаар зүйлд бол Монгол улсад одоо шүүх эрх мэдлийг гагцгүй одоо шүүх хэрэгжүүлнэ гэж үзсэн. За манай одоо шүүх эрх мэдлийг одоо 3 хэсэгт хуваажуулдаг. За мөн шүүх нь бол хууль сахиулах, тайлбарлах, эрүү иргэн захиргааны одоо хэргийн маргааныг шүүн таслага үргүүцэтгэн. За мөн одоо прокурорын байгууллага байгаа. Прокурорын байгууллага бол хэргийг бүртгэж, мөрдөн байцаах, за ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж одоо шүүх хуралд одоо төрийн нэрийн өмнөөс оролцдог. За үндсэн хуулийн цэцэн. За энэ бол одоо төрийн одоо үндсэн хуулийн одоо сахигч хамгаалагч гэж хэлдэг. За 9 гишүүнтэй 6 жилийн хугацаанд бол томилдог. За ерөнхийлөгч 3-ын, улсын хурлаас 3-ын, одоо шүүхийн ерөнхий зөвлөлөөс 3-ын гэсэн нийт одоо 9 хүний бүрэлдэхүүнтэй томилогддог. За үндсэн хуулийн цэцүүд одоо үндсэн хуулийн бэлтэнд дээд хяналт тавих. За түүний одоо заалтыг зөрчсөн тухайн дүүнэлт гаргах, үндсэн хуулийг одоо чандлан сахиулах баталгаа болж өгч идэг. За тэгээ 9 гишүүн бол өөрсдийнхөө одоо үндсэн хуулийн цэцгийн дарга бол өөрсдөө нууцаар бол томилдог. За тэгээ 6 жилийн хугацаатай томилогтой бол тухайн одоо одоо 9 гишүүнийг шууд одоо нэг доор сонгох биш одоо тодорхой хэмжээний хугацаатай одоо томилдог ийм бодол байгуулга байна. За дараа нь бол одоо улсын одоо манай төрийн байгууллагын одоо хуульчилсан актуудын тухай ойлголттой. За тэгэхээр эдгээр ойлголт бол бид нар 9-р ангид үздэг. Гэхдээ эдгээр ойлголт бас ингээд цаашдаа бидэрт бол хэрэг болох үедээс бол дахин оруулж ирж байна. За тэгэхээр одоо тогтоолыг бол одоо улсын хурлаас засгийн газар улсын дээд шүүгээс бол тогтоол гаргадаг. Зарилгыг ганцхан ерөнхийлөгч гаргана. Тушаалыг одоо сайд засгийн газрын одоо агентлагийн дарга гаргадаг. Захирамжийг бол аймаг нийслэлийн засаг дарга, шийдвэрийг бол үндсэн хуулийн зэц, аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас, мөн улсын хурлаас одоо томилогдсон байгууллагын дарга та түнчлэлтэй адилтгай одоо албан тушаалтнууд бол шийдвэр гаргадаг байгаа. За өнөөдрийн хичээл өгөр туслаа, баярлалаа.